За Библиэр яг энэ шабатыг сахих талаар бол мэдээж ажил хийж болохгүй гэдэг ерөнхий том гол үзэл баримтал байгаа шүү дээ. Энэ өдөр бол ажил хийж болохгүй. Яагаад вэ гэхээр Израильчууд Египтээс гараад сүлд явж байгаад тэд маннаг хүлээж авдаг. За ингээд маннагаар дамжуулаад нүүдэлчин Израильчуудын хувьд шабатыг сахих амьдралын хэм маягийг манна буюу тэдний өдөр тутмын хоолоор дамжуулж бурхан амьдралд нь яг ингэ суулгаж өгсөн байдаг. За мөн дээрээс нь тоолон ном дээр бол шабат өдөр түлээ түүж явж исэн нэгэн залууг олоод за ингээд түүнийг бол чулуугаар шидэж цаазсан шийтгсэн ийм баримт бол тоолон ном дээр байгаа. Тэгэхээр үндсэндээ бол эндээс бид харах юм бол шабат өдөр бол ямар нэгэн төрлийн ажил хийж болохгүй гэдэг энэ ойлголт бол Эхлэл ном дээр ч тэр заман Египтээс гарсан Левит тоолго дэд хууль буюу Тора буюу одоо Мосегийн 5 ном дээр бол маш тодорхой байгаа. Үүн дээр бол ямар нэг бол маргаан бол байх. Тэгэхээр бид бол шабатыг бол бурханд үнэнч болохоо батлан харуулах ер бусын тэмдэг гэж үздэг. Шабат өдөр гэдэг бол энэ бол ажил хийхгүй асуудал бол яг үндэ биш байгаа. Шабат өдөр гэдэг бол энэ өдрийг сахихгүй асуудал бас яг үндэ биш байгаа. Шабат өдрийн ер нь гол агуулга яагаад энэ өдрийг бид нар хүндэлж, энэ өдрийг эрхэмлэж, энэ өдрийг л бид нар онцгойлж, энэ өдрийг бид яагаад маш чухал гэж үздэг юм гэхээр бид энэ шабат өдрөөр дамжуулан бурханд үнэнч болохоо батлан харуулах бэлэг тэмдэг юм аа гэж бол бид итгэдэг. Яг гэвэл Египтээс гарсан номын 20 дугаар бүлгийн дээр бол 10 хуулийн дээр бурхны 10 хуулийн дотор шабатын хууль байгаад байгаа шүү дээ. Онцгойлон чулуун хавтан дээр сийлээд Мойсегаар дамжуулж Израилийн ард түмэнд өгсөн. Тэгээд энэ 10 хууль бол гэрээний авдар дотор байршиж үеэс үед сахин дагаж мөрдөх, хүндлэх бурхан болон Израилийн ард түмний хоорондох гэрээний баримт бичиг болсон байдаг. Тэгэхээр энэ 10 хууль бол бид өнөөдөр итгэхдээ бол зөвхөн энэ 10 хууль Израильчуудтай хийсэн тэмдэг биш юм байна. Сүнслэг Израильтай хийсэн бэлэг тэмдэг гэрээ бол бурхны 10 хууль юм аа гэж бид бол итгэдэг шүү дээ. 10 хууль дотор цорын ганц энэ цаг хугацаатай ийм хууль байдаг. Библиэлд одоо жишээ нь үгүй чи 7 хоногийн эхний өдөр хулгай хийж болохгүй гэдэг ийм хууль байдаг. Ерөнхийдөө л чи хулгай хийж болохгүй. Еврейчүүдийн хувьд бол 12 нас хүрсэн хүү бол хуулийн хүү болдог. За ингээд бар мизбах гэдэг ёслол үйлддэг. Эмэгтэйчүүд нь бол бат мизбах. Бар гэдэг бол еврейг бол хүү гэсэн үг. Бат гэдэг бол охин гэсэн үг. Мизба гэдэг нь болохоор одоо хууль гэсэн үг байна. Тэгэхээр Есүс 12 настайдаа Иерусалим орсон түүхийг та бүхэн санаж байгаа бох. Тэгэхээр энэ бол еврейчүүдийн хувьд 12 нас хүрсэн хүү бол хуулийн хүү гэж үзээд тэр хүнийг бол том хүний тоон тооцсон. Тэр хүн хуулийн хүү буюу хуулийн дор амьдарч хуулийг сахих, хуулийг хүндлэх, хуулийг дагах ийм хариуцлагаар амьдардаг болдог. Тэгэхээр хуулийн хүү болсон хүн бүхэн үхтлээ тэр хуулийг хүндэлж, нандинаж, дагаж, биширч, шүтэж, мөн дэлгэрүүлж, зааж дэлгэрүүлэх ийм одоо хариуцлагыг үүрдэг гэсэн үг. Тэр Библиэлд байгаа 10 хууль дотор цорын ганц 4-р хууль бол цаг хугацаатай. Чи амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагдав. Буюу шабат өдрийг ариунаар сахихын тулд санагдав гэж хэлсэн. Хэлбэрийн хувьд бид нар чөлөөтлөг байдаг. Энэ өдөр би юм бодолдож авч болохгүй ч юм уу те. Энэ өдөр би зурагт үзэж болохгүй. Эсвэл энэ өдөр би дэлхийн хөгжим кино үзэж болохгүй. Энэ өдөр би ажил хийж болохгүй. Гэт хэлбэр яаж энэ шабатыг сахих вэ гэдэг тэр хэлбэрийнх нь хувьд бид нар ач холбогдол өгөөд байгаа боловч яг үндэ энэ шабатыг сахиад байгаа зорилго нь юу юм? Ийм хэлбэрээр нь сахих юм уу? Эсвэл өнөөдөр одоо нар жаргаж байгаа. Одоо ингээд эзний ариун өдөр эхэлж байгаа. Энэ ариун өдрийн над дээр ирж байгаагийн гол зорилго нь юу вэ? Би чинь өөртөө нуруунд дээр байгаа тэр бүхий л стресс, зовлон, бэрхшээл эцэж төлдөж байгаа ачаа дарамтаа бурхан дээр эндээ орхиод бурхан руугаа би таагаар очих ёстой шүү дээ. Тэр агуулгын зорилгын одоо шабатыг сахих чухал. Бидний маш сайн мэдэх Исая номын 58 дугаар бүлгийн 13 14 дугаар ишлэл дээр бол хэрв чи амралтын өдрийг үл бузарлаж миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан. Хөлөө татвал амралтын өдрийг баясгаланд эзний ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж өөрийн замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй. Энэ өдрийг хүндтгэвэл чи эзний дотор баяр хөөргийг авнаа. Би чамайг газрын өндөрлгүүдээр аялуулан эцэг Яаковын чинь өв хөрөнгөөр чамайг хижээгэж эзний ам айлтсан юм аа. Агуулгын хувьд бурхан дээр бүрэн ирсэн үү? Агуулгын хувьд, зорилгын хувьд үнэхээр та бурханд үнэнч болохоо энэ өдөр үйлсээрээ, итгэлээрээ, сүнсээрээ, залбирлаараа, мөрөглөөрөө харуулсан юм чухал гэсэн. Тэгэхээр шабат бол бурханд үнэнч болохоо батлан харуулах ер бусын
онцгой бэлэг тэмдэг.